OKR-ыг хөгжлийнхаа ихэнх шатндаа ер нь удирдлагаас гаргаж ирсэн. Тэ зорилготой удирдлагууд нь хийгээд тэгээд доошогоо одоо ажилтнууд нь хэрэгжүүлдэг гэсэн. Одоо ер нь багийн төвшөнд тэ ажилтнууд өөрсдөө энэ зорилгоо тодорхойлох юм бол илүү үр дүнтэй юм байна гэдг нь харагдсан. Тийм учраас одоо багийн төвшөнд, ажилтны төвшөнд зорилгоо тодорхойлоод бүгдээрээ багаараа ярьж агаад энэ зорилгын төлөө чиглэдэг бас. Энэ нь шин санаачлаг гаргах те нөгөө л эрсдлээ бид нар үүрэх те одоо багийн одоо ажиллагаагаа сайжруулах хамтын нэг зорилгод те тэмүүлсэн нөгөө алсын алтан гац гэж яддаг те алтан гац руугаа хамтдаа багаараа тэмүүлэх гэдэг энэ одоо нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр бид нар OKR-ыг доороос дээшээ чиглэлтэй байх тэ эсвэл хэвтэй чиглэлд одоо ажиллах нь илүү үр дүнтэй байна гэдгийг нотлоод гараад ирсэн. Практиктээр одоо нотлогдсон энэ зүйл байгаа л да. OKR International-ийн захирал нь Монголд энэ франчайзыг оруулаач гэсэн саналыг бас тавьсан. За тэгээд энэ саналыг хүлээж аваад бид нар франчайзыг одоо оруулаад ирсэн байна. Албан ёсны франчайзыг Монгол улсад нэвтрүүлэн ажиллаж байгаа танд халуун баяр хүргэе. За баярлалаа. OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж